Совдон нулимстэй гуйм өгүүлгийн 2 дугаар хэсгийг сонсноо. Дэлхийн байгаль хамгаалах сангаас байгальд хайртай багчуудаа зориулан бүтээв. Нэг л мэдхэд амралт эхлэхдээ зэрэгцэн Жаажагийнх зусландаа гарах боллоо. Аав уурхайгаас ирж бид хамтдаа Жаажагинд амархаар болж манай гэр бүл баяр хөөрт умбаж байлаа. Гэгэвчээр зуны бүлээн чиглэг агаар сэвэлзэж нарны алтан цацраг нэг л өөр тусах шиг ер бусын өглөө байсан юм. Аав ээж бид гурав энэ л нартай зэрэгцэн хар чулуутын амыг зорлоо. Цаг гаруй давхсаар бид зорьсон газраа хурж ирлээ. Өвс ногоо жигдэрсэн, мал сүрэг тааваараа идээшилсэн үзэгслэнд сайхан хөдөө биднийг угтлаа. Жаажагийнх хэдийн зусландаа төхөнжээ. Ээж маань сүү сайлны ажилд тусалж, аав маань Жаажаад ганц 2 өдөр хонь хариулж өгөөд намайг үлдээж буцахаар боллоо. Ирвэс харах аялалдаа битүүхэн яарсан догдлын минь Жаажагаас өөр хинж гадарлаагүй. 7 хоногийн өмнөх борооноос хойш бэлий ногоо сайхан сэргэжээ. Жаажаа нэг өглөө эртлэн босоод хойноо бэл рүү бэлчээрд гаргачаад сэлгээний хүрэн үрээгээ эмээллэж намайг дагуулan уул өөд өгсөж хуучин өвөлжөөнийхөө пүнз рүү явлаа. Пүнзнээс адяагийн захиасыг авчрах гин уулын ам өгсөн явах тусам улам сэрүү татаж хадан дундуур харигатан урсах жижигхэн голын чимээ сэтгэлд хөг нэмэн эгшиглэнтэй сайхан. Жаажаа маань нухацтай аргагүй над руу хараад ингэж ярьлаа. За миний баг залуу та нар шиг байх үед манай нутагт нэг сайн анчин байсан юм. Буудснаа алддаггүй, тавьсан хавх нь хоосон байдгүй л гэж дуулддаг байлаа. Тэр үед бууны сум ховор өгч авдаг мөнгө төгөргөнч тааруу байсан юм уу та? Бас одоогийнх шиг ийм олон мал байсан биш. Идэж болгох малнж тарчиг байжээ. Хүмүүс тарууг зурамд хавх их тавина. Нэг удаа нөгөө анчны тарууганд тавьсан хавханд нь ирвэс ороод хавхын тастаад явсан байсныг мөрөөр нь мэдсэн гэдэг. Тэгээд удалгүй урд хөлөндөө хавхтай ирвэс явна, өрөөсөн хөлгүй ирвэс явна гэж энэ тэндгүй хүмүүс ярих болжээ. Хавханд орсон ирвэсийг олоод буудчих юмсан урд хөлгүй амтан яаж л идэж хоолоо олж чадаа аж гэж тэр анчин аавд минь ярьж байсныг би тод сандгийм. Тэр ирвсийг олж чадсан эсхийг би мэдээгүй. Харин тэр анчны ой гарантай жаахан хүүхэд гинэтхэн хүн дээр өвдөж хол ойрын лам мэрэгчүүлээс асуухад улай хийсэн байна. Лусын хорлол болж амтны хараал хүрсэн аргалж барахгүй гэсэн гинлээ гэж нутгийнхан ам дамжин халгалан ярьцгаах болсон юм. Өнөөх анчны хүү төд удалгүй бие барж уй гашуу тохиож тэр айлд дахин хүүхэд заяагаагүй гэдэг. Нутгийн учир мэдэх хөгшчүүл алтайгаас авч болохгүй юм л авсан байхаа да хөөрхий тэр хүү гэж ярина. Чухам яасныг би баг залуу байсан болоод сайн ухаж ойлгоогүй юм. Ер нь л хүмүн хүнд зогтгүй ан гэж би шүү. Магадгүй тэр анчин ярьж байснараа уулын эзний хөнөөсөнж байж мэдхийм. Тэр үед нутгийн улсууд тэгж шивэр авир хийцгээж байсан. Бас эрт дээр үеэс монголчууд ирвсийг муурын төрлийн хараалж амтан тэр амтанд ямар нэгэн хор хохирол учруулбал өөрт болоод ойр дотныхонд гэмтээ гэдгийг эргэн тойрныхонтоо хүүхэд залуустаа хэлж захиж явсаар ирсэн түүхтэй. Одоо ч хөгшчүүл бидний үгийг тоохон ховор болж дээ гэд санаа алдлаа. Жаажаа тэгээд тэр хүн яасан бэ гэж намайг асуухад нутгаа орхин нүгээд дахиж ирээгүй юмдаг. Түүнээс хойш хаана яаж явсныг Жаажаа нь мэдэхгүй юм доо. Хүмүн
тэр амьтныг алж хороож болдгүй юм. Муу санаж муухай зүйл хийх учиргүй болохоор бид чинь нэрийн ч хэлхээс цээрлэж уулын эзэн цоохор дээлт ийжгэн гэж авгаалдаг юм шүү дээ. Жаажагийн яриаг сонсоод би гайхах зэрэгцэж харах хүсэл улам их төрлөө. Ингэж Жаажа ирүүс харсан болов? Надад ирүүс харах боломж байгаа болов? Энэ гавьяар ирүүс ойрхон байдаг болов? Гэх үе төмөн бодол зэрэгцэн төрлөө. Тэгээд Жаажа та юу н цоохор дээлтийг харсан уу гэж шавдангуу асуухад зөвдөө одоо л зөв нэрээр дуудаж байна. Харсан. Алдайхан газар шороонд төрж өсөөд уул усаа түшиж амьдрсаар нэгэн жарныг туулсан болохоор тааралгүй яах вэ? Одоо бодоход Жаажаа нь чам шиг л байж дээ. Тэр чинь бидний малын бэлчээрд баян харагддаг янгэр биш шүү дээ. Араатан амтан айгаад хонио хайчгаад л гэрлүүгээ хараачихж үлээ гэж яриад л Жаажаа маань хөт инээхэн хүүхэд насандаа эргэн очсон шиг санагдлаа. Жаажаа ойроос харахад ямархуу амтан бол? Сүрдэн сайхан гэдг нь үнэн болов? Гэсэн миний бодлыг таасан юм шиг Жаажаа маань үргэлж дүлээд ойрхон толаад очиход нүд их тогтуун намайг ихэд анхааралтай харж байсан да. Дараа нь ч хэд таарсан. Энэ уулынхаа хад чулуунаас ялгагдахааргүй өнгө зүстэй. Биднийг эхэлж хараад хад чулууны араар оржихдаг болохоор харахад хэцүү амтан. Манай малнаас ч хаяада цөөн хэдийг зоогддог л байлаа. Гэхдээ одооных шиг мал хуй тийм их байгаагүй л дээ. Бас аргал янгэр таруух жилбэг байлаа. Маань уулын эзэн авах юмаа аваа л үз. Та нар үргээж чочоо үзээ гэж ирээд л захин. 2-3 хоногоос хоёулаа уул руу хамт явъя. Ирвсийн мөр, бумба, хад модыг хэрхэн самардаж тэмдэглэдэг гэгчлэн мэдэх чадах юмаа Жаажаа зааж өгнө хүүдээ гэлээ. Тэгснээ ууланд гараад л ирвс харчихдаг хэрэг биш шүү дээ хүүмэн. Азар л мэднэ. Тэнгэрээс сайн гуйгаад бай гэж хэлээд инээмсэглэж морио хавирч Жаажаа нь инүүхэн самдангийнхаар буучхаад харин чи төрүүлээд явж бай гэд эргүүлэн адлаа. Маргааш өглөө нь эртээ Адяатай зэрэгцэн бослоо. Өглөө эртээ босож Адягийнхаа хийсэн боорцгийг шинхэн өрөмтөө идэж аваад бор морио унаж Жаажаагаа дагаад хойд уулын бэл өгсөн шогшууллаа. Жаажаа над руу эргэж хараад чимээгүй байхыг анхааруулж толгой дохиод энэ үхэнд зулцахтай ирвэс байгаа. Би мөрийг мөшгөж ажиглаад 2 хонож байна гэж аяархан шивнэх шахам хэллээ. Тэгснээ үргэлжлүүлээд манай шар халдсан хонь уулын эзний зоог болсон. Тэр ирвэс хоньны сэгэн дээр 2 хоног ирсэн. Их амтан үрээ хайж хол явдгүй юм. Азтай бол харандаа хоёулаа гэж хэлэхтэн. Ганцаараа хонинд явсны учрыг би сая л ойлгосон юм. Шар цэцэг алгалсан булгаас дээш хэсэг явсны дараа Жаажаа маань дурангаа гаргаж цахирын их өд дурантлаа. Одоохондоо ирээгүй байна. Жаахан дөхөөд хүлээе. Гэхдээ ирвэс харах гээд явж байна гэдэгтээ нэг л итгэж өгөхгүй би ер бусын гайхалтай мэдрэмж төрөн дагж явлаа. Бид хоёр хоньны сэг нүдээр харагдах үз ойртон очиж хүлээн суулаа. Нар дээр хөрч уулын сүүдэр хатжээ. Бид хоёр ээлжлэн дуранцсаар л баруун дээд талаас ирэх учиртай сайн хараад байгаарэ минийхөө гэж Жаажаа хэлэхэд юугүй ирвэс хажууд хүрээд ирэх үедээ гэж санагдаад өөрийн ирэхгүй сэтгэл догтлон амьсгаа даран хүлээж суулаа. Гэнэт шаазгай дуурах чимээнээр сэмээрхэн үндийж харвал нэг юм хөтлөх шиг боллоо. Жаажаа за монд минь сайн хараад ав. Өнөөх 6 даргаа мартав
гэд дурангаа надад өглөө. Дуран маань намайг ирвэстэй мөргөлдүүллээ. Тайван амгалан харцаар урдаас цоо ширтгэд би гайхаж бас сандарлаа. Зантахар том толгой, будгаар зурсан юм шиг цоогор толб, уртай гихчин сүүл, сүрдмээр сайхан амтан байлаа. Ардаа эргээд юм хүлээсэн юм шиг харагдахаар нь тэр зүгт нь хараагаа шилжүүллээ. Нүдэндээ ёстой итгээгүй. Хоёр хөөхөн гүйм ээжийнхээ архан талд сонгоны толгоогоор наадаж байлаа. Бүр хөөхнөөс хөөхөн игдүүтэй амьтад байсан гэж. Жаажа хоёр зулцахтай юм байна гэхэд дагуулад ирчүү гэж хизээний мэддэг хэн нэгнийхээ тухай ярьж байгаа юм шиг хэнэггүйхэн хэлэхт нь өмнөх өдрүүдэд бүр сайн харж ажиглаж амжжээ гэж би бодсон юм. Ингээд би аппаратаа шүүрч хэд хэдэн зураг дарлаа. Дурангаар харж байгаа юм шиг л тод гарахгүй ч ирвэс гэж хинч танихаар байсан. За манд минь өндөлцөөд байлгүй тайван ажигл наадуул чинь одоо тэндээ хэсэг байна гэхэд би сая нэг санаа амарлаа. Дахиад л дурангаа шүүрч авч харлаа. Ээжинж байсхийгээд л бит хоёрын зүг харна. Ямар нэгэн үнэр чимээ авсан бололтой. Гэвч айшсан шинж ёор алга. Тайван амтын юм шиг санагдаж миний айдас ч алга боллоо. Хамгийн инээдтэй нь ээж ирвсийг магцуулгах зур хоёр гүймийн аман цангасан бололтой ээжийнхээ мөөмрүү нуд чинь дайрч байла. Үнэхээр гайр хүрмээр гэж би өөрийн ирэхгүй инээд алдчихлаа. Тэгээд жаажаг "Гэ та тэр гүйбүүдийг хардаа" гэд дурангаа өглөө. Жааж инээмсэглэн "Эх үрийн жаргал гэж эндээ. Жаажаа насаараа л энэ ууланд явахдаа уулын эзнийг хэд хэдэн удаа харсан боловч анх удаа л гүймтэй ирвэстэй таарч байгаа нь энэ шүү дээ. Хангаа дэлхийч чи бид хоёрын нүдийг баясгалаа да хүмүн" гэсэн юм. Ирвсийг догшин ширүүн аймаар гэж боддог байсан маань сарнин арилж тайван амгалан хардсны цаана омог бардам юунаас ч үл айх зан чанар нуугдж байгааг хараад би багархах сэтгэл төрсөн юм. Тэгээд 30-аад минутын дараа цоохор дээлт ирвэс хоёр гүймээ дагуулад наран ээвэр өндөр хадны зүг тайвнаар өгслөө. Жаажаа над руу нухацтай гих чинь хараад ихэд итгэмжлэн ирвэсний тухай хүндж хэлж болохгүйг анхааруулан санууллаа. Хэрэв энд байгааг мэдчихвэл хүмүүс айлгаж цочоогоод үргээчихнэ гэж жаажаа ихэд болгоомжилсан бололтой. Би ч жаажаагийнхаа хэлснийг сайн ойлгож эзэмшил нутагтаа тайван амьдрах хэрэгтэйг хэллээ. Алтайд минь араатан жигүүртэн сайхан амьтад үгүй болчихвол юутай гунигтай байх вүлээ? Ингээд хилээ хазаж сурах, хүнд өгсөн ам өчгөө биелүүлэх хэцүү байсан ч цоохор дээлт уулын эзэн түүний үр төлийг нүдээр харсан тэр мөч цагаас хойш би түүнийг судалж мэдэх хайрлах хүсэл маань бүр их болсон юм. Яагад гэвэл хавхаар хийсэн хөшөөний гүймийн нулимсны учрыг би одоо л маш сайн ойлгож байна. Ээж минь гэмтвэл надад ямар хэцүү байх вүлээ? Амьтад хүртэл хүнтэй адил шүү дээ. Би тэр хавийн хүүхдүүдтэй ярилцлаа. Айл бүрт хах байдаг гин. Энийг олж мэдсэн даруйда надад эко клубын хүүхдүүдтэй нэгдэж туслах хүсэл төрсөн юм. Яагаад гэвэл тэнд тарвганд нэг биш 2, 3 түүнээс олон хавх тавьдгийг аль хэдийн мэдээд ямар нэгэн зүйл хийх ёстойг анзаарч тэр сайхан аяныг эхлүүлсэн байжээ. Бас дархнаас шилжиж ирсэн туяа найзынхаа яагаад хавхаар хөшөө хийсэн бэ?
Хөшөөний гүйм яагаад ганцхан сувдан нулимстай байгаа юм гэсэн асуултанд би одоо чин сэтгэлээсээ илүү ойлгомжтой хариулж чадхаар боллоо. Яагаад гэвэл би гартаа хавх зүүж мөлхөөд туслуулсан хөлсөөрөө мэдэрсэн. Бас ээжийнхээ мөм рүү ухс хийж байгаа гүймийг хараад өрөвдөх хайрлах сэтгэл төрсөн. Ганцхан тусал нулимсны цаана ямар их зовлон шаналл, хайр инрэл зэрэгцэн байж болохыг би ойлгосон юм. Тиймээс би зэрлэг амьтдыг хайрлан хамгаалах талаар ямар нэгэн зүйлийг яг одооноос эхлэн хийнэ. Энэ миний өөртөө өгсөн амлалт. Сувдан нулимстай гүйм өгүүлгийн 2 дугаар хэсгийг сонслоо.